Сайн байцгаана уу Тэнгэр заяат монголчууд минь ээ. Элдв эрдэнэт хэмээх модон могоо жилдээ илгээрийн инк хамгалан төрлөөрөө төвшин амгалан сар шиндэн сайхан шинлээрээ. Цагаан сарын талаар сонирхолтой баримтуудыг ярьж өгөө. Тухлан сууж таалан болгоно уу. Манайхан лайкан дарж, сабан дарж, комент бичээрэй. Цагаан сарын баярыг тэмдэглэх болсон түүх хийгээд хэрхэн шинэлэх хадаг барих ёс гэдэл сонирхолтой баримтуудыг хүргье. Нэгдүгээрт эрт дээр үес монголчууд байгаль их дэлхийтэйгээ харилцсан байгалийн өнгө аясыг даган нүүдэллэн мал аж ахуй голдуу эрхлэн малынхаа үр ширээр амьдарсаар иржээ. Цагаан сар хэмээх баяраа элбэг дэлбэг өнгөтэй өөдрөх сайхан бүхнийг бэлгшээн муу мухай зүйлсийг эц төгсгөл болгон сэрлэж намар мал тарган цагаан эдээ элбэг дэлбэгүүд цагаан эдээний баяр гэж тэмдэглэж байсан. 1206 онд Чингис хаан их Монгол улсыг байгуулад цагаан сарыг хаврын ихэнх сард мал төлдөж эдээ цагаа өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Үүнээс хойш цагийн альсыг даган жилийн өнгийг Монгол зурлагаар од гаргисын байршил сарны тооллоор тооллог одоогийн бидний мөрдөж буй тооллоор хаврын ихэнх сарын шиний нэгнээс эхлэн тэмдэглэдэг болсон уламжлалтай. Монголчууд сүүг их хүний эрхэм нандин сэтгэлээр дээдлэн бэлгшээн тэнгэр байгаль ихтэй сүүн заслаа өргөж ирсэн. Сүү цагаа гэж хэлдгээс үүдэн сүү шиг ариун нандин цагаан амьдралыг бэлгшээн цагаан сар хэмээн нэрлэжээ. Ард түмэн маань эртний тэнгэр байгалийн өнгө салхины айс газраа чагнах нар сар од гаригаар зүг чиг болон цагийг тогтоож нүүдлэж амьдарч ирсэн. Монголчууд жил цагийг амьтнаар төлөөлөн сар өдрийг өнгөөр тодорхойлон цаглбараа хөтлөх ажээ. Энэхүү баярын гол утга нь ах トゥ төрөл задангаа мэдлцэх бие биенээ хүндэтгэх зан үйлд оршдог учраас заавал очин зоологдог заншилтай. Энэ өдөр эрх жилдээ өрх гэрээ дүүрэн элбэг дэлбэг байхыг ерөн гадуур хондгүй шиний нэгэн хоёрын өдрийг өгтөл өдөр хэмээх учраас алсгал явдгүй байна. Цагаан сараар уур, шунал, мунхаг гэсэн гурван нүглийг төвчж буян үлдэх нь хамгийн чухал зан үйл ажээ. Цагаан сардаа монголчууд бор болон цагаан гэсэн хоёр янзын эдээ бэлтнэ. Бор эдийн бүхэл мах, битүү бууз, банш, шимийн арх ордог байх нь. Цагаан эдээнд нь бүх төрлийн цагаан эдээ, ул бов, буурцаг, айраг ордог байх нэ. Нутгийн онцлогоор ул бов буюу хэвийн бов, заримж хавсаа хийж тавг засахтаа ахмадыг хүндэтгэн 3 буюу түүнээс дээш бов давхарлан тавган дээр өрж дунд нь боорцог хийн дүүргэж дээд тал нь 80 ширхэг ул бов застааг 81 ширхэг ул бов дээдлэн застдаг байх нь. Тавгийн бовыг 3-аар өрдөг нь тулгын 3 чулуу болон жаргал цовлон жаргал 5-аар өрдөг нь 5 бие махбод үе үеэр давхарладаг нь айл гэрийн хідэн үйтэй золгосны шинж буюу бэлэг тэмдэг юм аа. Тухайн өрхийн тэргүүлэгч хүн хэдэн нас зооглож байгаа болон хэдэн үр ач, хэдэн зэ, хэдэн 30-40 үдсэн гих мэтээс хамаарат тэдэн уулыг илээжээ гэж хүндэтгэн юм үзэж нүд тайлснаар нь дахин уул илийг бэлэгдэл болгож нас нэмж уул боовороо тавг засдаг байна. Өнөө цагт оймс идэнэ гэж ярьдаг. Эрт дээр үед уул идэнэ гэж ярьдаг байсан байна. Яагаад уул боов гэж нэрлэв? Хүн хоёр хөлнийхөө улаар дэлхийг татах хүчтэйгээ холбогдож мэдээлэл солилцох хүч ирж авдаг. Энээс болж тэгж хэлдэг болсон байх нэ. Хүн хөлөөрөө альва нэг үйл хэрэг буюу орон зайг ялж ямар нэгэн орон зайгаас нөгөө орон зай руу шилжиж явдаг. Тиймээс явах гэсэн үйлдэл буюу урагшлах гэсэн бэлэгдлийг агуулж уул боов гэж нэрлэдэг байна. Цагаалах үеэр эвтэй найртай явахыг бэлэгдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшууж солилцохыг цээрлэгийг хамт толгойг нь дарж болдгоо байх нэ. Хөөргөө түр төших 3 хуруу буюу эрхий 7 дунд хуруугаар төшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүний төрийн хэмжээнд хүндэтгэж байгаагийн тэмдэг юм аа. Голд ахмад хүмүүс хадганы амсрыг золгож байгаа хүн рүү харуулж барьж золгоно. Ахмад хүнтэй золгохдоо 2 гарын тохойг нь төшин та амар мэнд байна уу гэж золгож 2 хацраа өнсүүлнэ. Золгож байгаа ахмад хүн хариуд нь амар мэндээ гэж хэлнэ. Зочин ширээн цууж байрснаар нөхөрсөг дотн сэтгэлээр та сар шиндээ сайхан шинэлж байна уу гэж ахмад хүндээ хөөргөний тагийг сулдаж хөөрөг барина. Хариуд нь сайхан гин. Хөөрөг бие биендээ барьснаар монголчууд хоорондоо бат бих холбоог үүсгэн ах トゥ найз нөхдийн дотн харилцааг бэхжүүлдэг.
Хоёр нас чацуу хүмүүс гарын буугаар зөрүүлдэн золгоно. Гэрийн эзэн гэргийтэйгээ золгодгүй. Учир нь хань гэргийн хоёрын бие сэтгэл нэгэн ертөнц гэдэг байх нэ. Хоёр давхар биетэй хүмүүс хоорондоо золгодгүй. Тээж байгаа үрийн хүүс солигдно гэж цээрэлдэг байх нэ. Шиний нэгэн цагаан эдэнээс эхэлж зоголдог, ариун тунгалаг аз хиймэртэй гэгээлгээр шин оны гараагаа эхлэхийг бэлгшээлдэг. Ер нь Монгол хүний амнаас муу үг нь хуучин говц сунар авах, шидэх, муу бурууд үйл хийхийг цээрэлдэг нь амны бэлгэр аштын бэлэг эрдэг хэлцтэй. Монголын аман зохиолуудоос Монгол ардын үлгэр домгоос гадна зүйрцсэн үгс сургаал, ерөөл магтаал, цээрлэл, ёс заншил, үе дамжин ирсэн илхэн харагддаг. Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаар адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсны дүү нь ахмадтай хадгаа бүр мөсөн өгч золгодог бол ахмад настай хүн хадагтай золгохын ёслол хадгаа хүнд өгдөггүй. Ямагт өөртөө авч явдаг. Ямар ч насны хүнтэй хадагтайгаа золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зүүн хоёр ороогоод чигчиг хуруутай тал руу нь доош онжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд өгөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод хэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой. Хүндэтгэл ёсны их үеийн дараа бие биедээ бэлэг өгч гарц сайлгана. Бэлгийн ихийг буурай ахмадуудад балчир үрс төгч бусад хүмүүс гарц сайлгах бэлэг өгдөг байжээ. Бэлгийн морины шүдийг үздэг гэдгчлэн энэ бэлэг нь хүүхдэд хөгшдгийг баярлуулж хөгжөөд бусад нэгэндээ эрх жилийн элбэг дэлбэг байхыг бэлэгддэг ажээ. Энэ баяр бол өнгө мөнгөний өрсөлдөөн, баян ядуугийн анхааралтан, эрх мэдэл, сусардлын сүсэлтийн огт биш ээ. Энэ баяр бол Монголын ёс заншилт, эрхэм үйл, хүн чанарыг эрхэмсэг оршихуй чин сэтгэлийн сүүн цацл юм аа. Төө гадаадд байгаа монголчууд маанч энэ баярыг эрхэмлэн ихэд дээлдэн сайнаар тэмдэглэдэг болж байна. Энэ харь оронд ч Монгол заншил бэлэгдэл уламжлаараа дээдэлж байгаа монгол сэтгэлээ. Аж амьдралын олонч аль жалаас ангирч нэг өдрийг монголоор өнгөрөх хүслээр мэлцэл монгол хүний цуснд сэтгэлийн гүн байдгийн илрэл энэ буюу хотол төмнэрээ сар шиндээ сайхан шинлээрээ монголчуудаа.